хүргэе. PowerPoint программыг ашиглан сурагчдад зориулсан анимашн хичээл бэлдэх арга талаар хэлж өгье. За одоо бүгдээрээ PowerPoint-оор хийчих. PowerPoint програмыг нийлээ. За ингээд нийлжлээ. Одоо хэдүүлээ анимашныхаа суурь буюу background-ыг эхлээд хайцгаая. Интернетээс картон ground гэд хайчвал зүгээр за эндээс арын суурь буюу дүрснүүд гарч ирж байна. Энд өөрсдийнхөө хүссэн зургийг сонгоод копидлоо. PowerPoint руу орлоо. За ингээд дүрсэн байна. Гэт манай анимашны маань суурь бэлэн болж байгаа маа. Хэдүүлээ анимашнаа сонирхолтой болгохын тулд интернетээс амтны дүрс хайж болно. Амтны нэр хайж болно. Жишээ нь хэдүүлээ beer гэдэг чинь. Beer gift гэдэг ингээд хайнгууд энэ ингээд бидэд амт багаар гарч ирээд байгаа болохоор хэдүүлээ vector буюу зураглал чинээсээ төлөө өөрсдийнхөө хүссэн зургийг сонгоод за би энэ дүрсийг сонгочих. За копидлоо. PowerPoint руу гарлаа. Энэ дүрс маань ингээд араа ингээд цагаан гарч ирээд байгаа. Одоо энийг яаж байхгүй болох? Ардаа цагаан гарч ирээд байгаа энэ арын дүрсийг яаж байхгүй болох вэ гэхлээр зураг руугаа орлоо. Зургаа хадгалчих. За. Beer гэдэг хадгалчих. Одоо энэс хэдүүлээ. Яаж арийнх нь байхгүй болох вэ гэхлээр интернетээс unscreen гэдэг байна. Энэ нь болохоор хөдөлгөөнд бичлэг болон зургийн суурийг нь цаалах, арын суурийг нь алга болгодог байгаа. Ишаалла upload clip. За чинээс зураг сонголоо open. За хэсэг хугацаанд уншина. Download хэсэг рүү орлоо. Татлаа. За, beer unscreen. Зураг орлоо. Копидлоо. PowerPoint руу орлоо. Ингээд дүрс маань зургтай арын дүрсгүй ингээд гарч ирж байгаа маа. Энэ дүрсээ хэдүүлээ ингээд ажиллуулад үзэнгүүт одоо эдгээр ингээд одоо энийг хэдүүлээ хөдөлгөөнд оруулах. Хөдөлгөөнд оруулахын тулд энэ дүрсээ эхлээд сонгоно. Анимашн хэсэг рүү орлоо. Add animation хэсэг рүү орлоо. Энээсээ line хэсгийг сонгож өгч. За. Ингээд бага маань ингээд доош яваад байгаа. Энийг яаж яах вэ? Эхлүүлэх вэ гэхлээр анимашн хэсэг рүү орлоо. Effect options. Энийг хэдүүлээ right хэсгийг сонгож өгч. Ингээд багш. Одоо энэ дээр ингээд улаан цэг гарч ирлээ. Энэ дээрээ удаан дарангууд энийг одоо хаашаа байршлыг гээд хачиж өгч. Яа гээд хачиж өглөө. Зя дайдулээ. Шууд халаад үзье. Явлаа. Энэ баг арай л хурдан яваад байгаа юм шиг
цагийн тааруулах вэ гэхлээр энэ улаан цэг дээрээ ингээд хурдан хоёр тогшоход ингээд editing гараад effect. За smooth, dark, smooth and эднэрийг болохоор хэдүүлээ 0 болгох гэж. 0 буюу тэг болгоод өгчээ. За effect-ийн хажууд нь timing гэж байгаа. Энэ дээр болохоор хэдүүлээ секунд. Энэ ингээд сонгох боломжтой, өөрсдийнхөө гараар бичих боломжтой болохоор би энэ дээрээ 10 гэж бичиж өгч. Окей. За. Одоо хэдүүлээ ингээд ажиллууллаа. Яваалаа. За энэ мэдчлэн ингээд анимашны ингээд хөдөлгөөнтэй зураг өөр ингээд дүрс бичлэгийг ингээд хөдөлгөөнд оруулаад секундын хугацаанд ингээд явуулж болох юм байна.